Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ тархийг хөгшрөлтөөс хамгаалах 3 зуршлыг танилцуулъя. Тархины хөгшрөлтийн хурд нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Өдөр бүр хийдэг амьдралын зөв дадал нь тархины хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм. Үүнд нэгдүгээрт нь хоол хүнсээр тархины эрүүл мэндийг дэмжих. Хоолой сайтарч ажиллаж идэх нь хоол боловсруулах фермент агуулсан шүсний ялгарлтыг нэмэгдүүлж гидсний үйл ажиллагааг сайжруулдаг. Тархины үйл ажиллагааг хадгалахын тулд хичээлэг тэнцвэртэй хооллол чухал юм. Б витамин, омега 3 тосны хүчил, антиоксидантаар баялаг хоол хүнс нь зөнөөлөх өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай байдаг. Тэнцвэртэй хооллолтод загас, самар, навчит ногоог их хэмжээгээр хэрэглэх нь тархины эрүүл мэндийг хамгаалахад тустай. Хоёрдугаарт нь хөнгөн дасгал хөдөлгөөнөөр тархиа идэвхжүүл. Хөнгөн дасгал нь тархины үйл ажиллагааг сайжруулж, оюун ухаан, бие махбодыг сэргээдэг болохыг тогтоожээ. Тогтмол аэробик дасгал хийх нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг, тархины гаралтаа мэдрэлийн эсийн хүчин зүйл гэж нэрлэгддэг уургийг нэмэгдүүлдэг байна. Тархиа идэвхжүүлэхийн тулд өдөр бүр алхалт хийгээрэй. 3-дугаарт нь тархиа өдөөж дасгалжуул. Тархиа дасгалжуулах нь зөнөөлөх өвчнөөс урьдчилан сэргийлэх үндсэн зарчмуудын нэг юм. Унших, тааварлах, тархины дасгал хийх замаар тархиа өдөөх нь тархины үйл ажиллагааг бэхжүүлж, таны мэдхэн бууралтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Зөв хоол хүнс сонгох нь таныг залуу байхад туслана. Бид юу идэж байгаагаа сайтар сонгосноор бие бэлдэр, оюун санааны хувьд залуу үеэр байхын зэрэгцээ эрүүл тархиа хадгалж чадна. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.